Энэ аимшигт хэрэг тухайн үед бүхэл бүтэн Тайваны ард түмнийг зочирдуулж байсан. Тайжунат 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэг залуу Тайжунатын Лүнжийн дүүргийн цагдаа гэлтэст гүйж орж ирэв. Тэр дүү нь алга болсон тухай мэдүүлэг өгчээ. Дүүгийнх нь нэр Шижинжи 27 настай даатгалын компанид ажил хийдэг байсан гин. Ах нь цагдаад хэлэхдээ 3 хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 7-ны орой тэд уцаар ярьсан гэжээ. Дүү нь түүнд би одоо Тунхайг сургуулийн ойролцоо нэг үйлчлүүлэгчтэй уулзахаар явж байна гэж хэлсэн юм байна. Тухайн үед оройн 8 цаг өнгөрчихсөн байсан тул ах нь санаа зовж би хамт явъя гэж хэлсэн. Гэхдээ Чинжи битгий санаа зов найдвартай үйлчлүүлэгчтэй уулзсан гэжээ. Уулзах хүн нь бол Тунхайг сургуулийн ханшид байдаг нэгэн мотоциклийн засварын газрын эзэн нэр нь Чэн Жинхао. Чэн түнд шин даатгал сонирхож байгаа хүмүүсийг танилцуулж өгье гэж хэлсэн гин. Чинжи үүнд нь их баяртай байсан бөгөөд хэрвээ энэ гэрээг амжилттай хийж чадвал танд сайхан хол авч өгнө гэж инээмсэглэн ярьжээ. Ах нь Чинжигийн араас дуугуутай дагаж очиж гадаа нь хүлээ гэж бодсон. Харин Чинжи зүгээрээ гэртээ харж амар гэж хэлсэн байна. Ах нь за тэгвэл эртгэн гэртээ харна гэж амлал гэжээ. Энэ орой тэдний аав ээж Чинжи ахындаа хонож байгаа гэж бодсон тул салгаагүй. Харин ах нь ажил сартын дараа аав ээж нь тоцсон гэж бодсон тул дахиж шалгасангүй. Харамсалтай нь 12 дугаар сарын 9-ний өглөө ахт нь нэгэн аимшигтай дуудлага иржээ. Даатгалын компани менежер залгаж танаа дүү 2 өдөр дараалан ажилдаа ирээгүй. Холбоо барьж болохгүй байна. Ямар нэгэн асуудал гарсан уу гэж асуусан байна. Ах нь цагдаад мэдүүлэг өгөхдөө дүү нь нэг найзлуутай удаа хугацаанд үргэлжлэдэг байсан ч хамт амьдардаггүй. Аав ээжтэйгээ амьдардаг байсан гэж хэлжээ. Дүүнийг таньдаг бүхэн Чинжиг өндөр цэмцгэр хайр татам эмэгтэй гэдэг байсан. Тэр бусны амьдралд хэд оролцдоггүй цөө эдэн дотны найзтай даруухан амар тав амьдралаар амьдардаг байв. Ах нь мэдээж дүүгээ хамгаалахыг хичээдэг. Ганцаараа битгий яв, болгоомжтой бай гэж байнга анхааруулдаг байжээ. Дүү нь 2 өдөр ажилдаа ирээгүйг мэдсэн даруй ах нь бүх ажлаа орхиод хамгийн сүүлд уулзсан газар буюу мотоциклийн засварын газар руу шүдадсан. Энэ газар Тайжунатын Лүнжийн дүүргийн шиншин зам дагуу байрладаг 3 давхар барилга байв. Тэдгээр нэг давхарт нь засварын газар, 2 давхарт нь агуулга, 3 давхарт нь амьдрах өрөө байжээ. Тунхай их сургуультай ойрхон хүмүүсийн хөлөвдлөгээ ихтэй газар байсан тул байршлын хувьд маш тохиромжтой. Ах нь засварын газарт орж ирэхэд дотор нь моторын дуу хангинаж тосны үнэр ханхиж байлаа. Тэнд богино үстэй дунд насны нэг эр хүн мотоцикл янзалж байв. Тэр хүн бол эзэн Чэн Жинхао байлаа. Ах нь түүнээс дүүгийнхээ тухай асуухад Чэн тийм ээ би тэр орой Чинжитэй уулзсан. Гэхдээ яаралтай ажил гарсан болохоор хэдхэн үг солиод тэр явсан. Дараа уулзъя гэж тохирсон гэжээ. Гэхдээ энэ хариулт ахын сэтгэлийг тайвшруулсангүй. Түүний дотор нэг л төвшөртэй энэ хүн худал ярьж байна гэсэн зөв мэдрэмж төржээ. Тиймээс тэр 2-3 дугаар давхрыг шалгахыг хүссэн байна. Харин Чэн гинэт зангаа өрчилж юу шалгах гээд байгаа юм бэ гэж орилж ахыг нь түлхэж гаргаад шууд төмөр алгаад татаж дэлгүүрээ төгччихэж. Ах нь цагдаад мэдүүлэг өгөхдөө миний дүү хизээч гадуур онож байгаагүй. Бас ямар ч шалтгаангүйгээр сургаггүй болдог хүн биш. Тиймээс Чэн ямар нэг юм хийсэн гэж итгэлтэй хэлжээ. Дараагийн өглөө гэр бүл нь хамтдаа Чэний засварын газар руу очсон. Хачирхалтай өмнөх өдөр уурлаж байсан Чэн энэ удаа бүр маш ээлдэг инээмсэглэж өгтжээ. Мэдээж шалгаж үзээ би туслахад бэлэн гэж хүртэл хэлсэн байна. Тэгээд тэд 3 давхрыг бүгдийг нь нарийн шалгасан ч ямар ч уул мууралсангүй. Гэр бүл нь цохронгоо барж засварын газраас гармагцаа цагдаад албан ёсоор мэдгдсэн байна. Сэжигтэй байгаа ч гэхдээ баримт нотлогоо байхгүй бол хэрэг үүсгэхэд хэцүү. Гэхдээ Чэн Чинхао гэдэг нэрийг сонссон даруйд мөрдөн байцах хэлцээний дарга шууд цочирджээ. Мөрдөн байцах хэлцээний дарга 1991 оны 3 сарын 1-нд болсон нэг хэргийг тодхон санаж байв. Тухайн үед Тунхай сургуулийн нэг эмэгтэй оюутан Чэний засварын газар орсноос хойш сургаггүй болсон юм. Тэр оюутан ч бас даатгалын компанид ажилладаг байсан. Мөн охин даатгалын асуудлаар Чэнтэй уулзахаар очсон байсан. Тэгээд яг тэр орой алга болжээ. Цагдаа нар тэр үеийн мөрдөн байцаалтаар гол сэжигтэн мөн л Чэн байсан. Гэхдээ тэр би тэр орой жирэмсэн эхнэрээ асрахаар гэртээ байсан гэж мэдүүлжээ. Би засварын газар ирэхэд оюутан охин аль хэдийн алга болсон байсан гэж тэр хэлсэн юм. Гэвч тухайн үед нотлох баримт хангалтгүй байсан тул хэрэг мухарцааж. Тэр цагаас хойш 12 жил өнгөрчээ. Гэтэл итгэмээргүй зүйл автагдсан. 2 өөр эмэгтэй хоёулаа даатгалын ажилтан бас хоёулаа Чэний дэлгүүрээс алга болсон байлаа. Тэр мөрдөн байцах хэлцээний дарга өмнөх хэргийгч бас мөрдөж байсан хүн. Тийм болохоор яг ижил хэрэг дахин гарсан нь түүнийг үнэхээр цочирдуулсан. Тэр өмнөх хэргийг мөрдөж байхдаа нэг л зүйлийг сандаг байв. Чэний дэлгүүрийн урд нэг мотоцикл орхигдсон байсан. Харин эзэн дахиж хизээч ирээгүй. Тэр дүр зураг өнөөдрийн хүртэл түүний санаанаас гардаггүй байсан юм. Тэр үед цагдаа нар Чэнийг 3 удаа
худал ярьсан эсхийг шалгах тестэд оруулсан. Гэтэл тэр бүгдэнд нь унсан буюу худал ярьж байна гэж гарчээ. Гэхдээ ийм тестийн дүнг шүүхтэр нотлохоо гэж үздэггүй байсан болохоор хэрэг тэгсхийгээд л зогссон юм. Одоо бол түүнийг дахин барьж шүүхэд хүргэх хамгийн сүүлийн боломж байв. Цагдаа нар Чэнийг шууд байцаалтанд дуудсан ч тэр нэг ч зүйлийг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэр Чинжи хаана байгааг мэдэхгүй гэж ярьсан юм. Гэхдээ тэр нэг зүйлийг анзаараагүй байлаа. 12 жилийн өмнөх шиг биш, орчин үеийн мөрдөн шалгах технологи маш их хөгжсөн байсан юм. Цагдаа нар анхны мэдүүлэг авсан даруйда засварын газрын эргэн тойрны ялтын камеруудыг цуглуулж эхэлжээ. Ойролцоох 24 цаг ажиллах дэлгүүрийн камер дээр Чинжи яг орой 8 цагийн үед Чэний засварын газар руу орж яван тод гарч байсан. Харин гарч байгаа бичлэг байгаагүй. Байцаалтын үеэр Чэн маш сайн бодож хариулж байсан. Ихэвчлэн боловсрал өндөр хүмүүс ч ийм байцаалтанд орохоор гацад сандардаг. Харин Чэн бараг бичиг үсэг мэдэхгүй шахуу мөртлөө асуулт бүрт яг цэгцтэй сандурсан шинжгүй хариулж байв. Ингээд цагдаа нар шууд шүүхийн зөвшөөрөл авч засварын газарт нэгжлэг хийхээр болсон юм. Гэвч тэд хараахан нотлох зүйл олоогүй байсан тул Чэнийг төр суллжээ. Гэтэл тэр суллагдсан даруйдаа алга болсон байна. Хэдхэн цагийн дараа цагдаа нар нохоо дагуулan зөвшөөрлийн бичигтэйгээр 3 давхар засварын газарт ирэв. Засварын газрын хаалга түгжээтэй байлаа. Тэд Чэнийг орох гэж байна гэж сэтгэлж байсан ч хамгийн түрүүнд баримт нотлохоо ойлгох нь чухал байв. Тэд азар Чэний эхнэрээс нөөцтөлгөөр авч хаалгыг онгойлгож чаджээ. Нэг давхарт бүх зүйл замбраагүй, янз л дуусаагүй мотоцикл тоос багаж, хог хаягдал, юун нотлохоо, юун зүгээр хог хаягдал гэдгийг ялгахад хэцүү байлаа. 20 давхарт гарч үзэхэд бүх зүйл тоос шороотой, удаан хугацаанд цэвэрлээгүй байв. Гэхдээ нэг зүйл анхаарал татсан нь угаалгын өрөө байлаа. Бусад өрөө бүгд тоосон дарагдсан байхад угаалгын өрөөний баан цэвэрхэн байв. Тэгвэл гинэт цагдаагийн нохоо галзуурсан мэт хуцаж эхэлжээ. Нохоо 3 давхарт гүйж гараад тэнд байрлах нэгэн ган усны самны өмнө очиод улам хүчтэй хуцав. Тэндээс үнэртгийн аргагүй муудсан махны үнэр үнэртэж байжээ. Тэд тагийг онгойлгоход бүгд ам хамраа дарав. 2 том хар хогны ут гарч иржээ. Хүний толгой тасалсан гар хүл, махан салгасан яс дотор нь байв. Цагдаа нар тэр мөчөд хэргийн газрыг тэр чигээр нь бит түнжилсэн юм. 2 давхрын хогийн самнаас эвдэрсэн Nokia утас олдсон. Дараа нь тэд угаалгын өрөөнд лимонал хэмээх тусгай бодис татжээ. Энэ бодис цустай уруулдарч хөх туяа гаргадаг. Хэдхэн ормын дараа хан шалан дээр хөх туяа гарч ирэв. Энэ нь энд аимшигт ямар нэгэн зүйл тохиолдож дараа нь уул мөрөө арилгах гэж оролцсон болохыг харуулж байлаа. Чинжигийн анх аав ээж нь энэ мэдээг сонсоод уйлж хашгирсаар хэргийн газар гүйж иржээ. Цагдаа нар тэднийг зогсоох гэж оролцсон ч тэд тэссэнгүй олдсон цогцыг харахаар гүйж орсон. Хэдий цогц нь ихэд муудаж бараг танигдахын аргагүй байсан ч аав нь нүүрний үлдэгдэл хэсгээр нь шууд огноо таньсан байна. Хайгуулын явцад цагдаа нар бүр ч аимшигтай зүйл олсон юм. Чэний өрөө нэг том могоо мушгиралдан эвтэж байжээ. Мөн олон тооны порно бичлэг, секс тоглоомод олдсон түүний гаж сонирхол, сэтгцэн эмэгтэй байдлыг харуулж байлаа. Одоо бүх нотлохоо Чэнийг зааж байсан ч тэр аль хэдийн оргоод алга болсон байв. Чэн хол зүгтэлгүй төрсөн нутагтаа нуугдаж байсан байна. Түүнийг олж баривчлахад гартаа хурц эртээ утга барьсан байсан ч айд сандарсан шинж огт гаргасангүй. Тэр юу ч болоогүй юм шиг тайван л зогсож байв. Харин түүний бацаалтын үеэр үзүүлсэн зам байдал бүр ч аимшигтай байлаа. Тэр ямар ч гин буруугүй юм шиг ашиглаж цагдаа нарт "Үнэхээр ийм аимшигтай зүйл хийсэн хүн бол араатан байх та. Тэр жинхэнэ алуушныг заавал барих хэрэгтэй" гэж хүртэл хэлсэн байна. Гэтэл цогцсны хэсгүүд, угаасан цусны улмөр, утас бүх нотлохоо түүнийг зааж байв. Гэхдээ гэрччгүй, хурууны хээж байхгүй, алуушны бие дээр ямар ч шарах байгаагүй. Тиймээс цагдаа нар илүү баттай баримт олох шаардлагатай болсон юм. Цагдаа нар засварын газрын гадаах ус залиулах хоолой хүртэл шалгасан ч ямар ч юм олдсонгүй. Бүх зүйл мухардал орж байлаа. Чинжигийн аллагын талаар сонин эвлэлээр мэдээлж байх хооронд цагдаагийн газарт нэгэн хүн өөрийн санаачлагаар ирж маш чухал мэдээлэл өгчээ. Цагдаагийн техникийн баг Чинжигийн утаснаас нэг сэжигтэй дуудлага илрүүлсэн. Гэтэл дуудлага нь Чинжигийн утаснаас биш, Ли нэртэй эмэгтэй дугаараас хийгдсэн байсан юм. Шалгаж үзэхэд энэ Ли гэдэг эмэгтэй Кванг Данг нэртэй залуугийн найз бүсгүй байжээ. Кванг Чэний засварын газарт туслах хийдэг 29 настай залуу байсан юм. Цагдаа нар түүнийг хайж очиход Кванг бас алга болсон байв. Тэгэхээр тэр бас энэ нэрэгт холбоотой байж болохоор байлаа. Удалгүй цагдаа руу нэгэн цахилгаан барааны дэлгүүрийн эзэн залгажээ. Тэр Кваныг сайн таньдаг байсан бөгөөд тэр гинэт нэг ноутбук гар утас авчираад нууц үгийг нь тайлж өгөөч гэж хүссэн. Тэгээд би байж байгаад ирж авъя гэд явсан гэж хэлсэн байна. Тэр үед Кваныг сэтгэлж байсан тул цахилгаан барааны дэлгүүрийн эзэн цагдаад энэ талаар мэдэгдсэн юм. Цагдаа нар хэрвээ Кван ирвэл төр саатуулж байгаарай, бид очино гэж хэлжээ. 30 минутын дараа Кван буцаж ирээд би бодлоо өөрчиллөө, энэ компьютерийг зармаар байна гэжээ. Тэгэхэд дэлгүүрийн эзэн түүнтэй жаахан ярилцаж зах зээлийн аншнаас арай доогуур
ойролцоогоор $300 тохирч бичиг бүглүүлсэн. Энэ хооронд цагдаа нар ирсэн бөгөөд Кваныг баривчилсан юм. Чэнийг баривчлах үед тэр хитрхи тайван байсан бол Кван бол бүр эсэргээрээ байлаа. Сандарч нүдэн бүлтийч гарын чичирч байв. Цагдаагийн хэлтэст авчираад нотлохоонуудыг харуулсан дараа тэр тэлсэнгүй. Бүх зүйлээ хүлээж эхэлжээ. Кван үннээ хэлсний дараа Чэн цааш худлаа ярих амарч боломжгүй болсон юм. Тэднийг тус тусад нь байцаасан ч хоёул адилхан аимшигтай зүйлийг ярьжээ. Кваны мэдүүлэг Чэний мэдүүлэг хоёр хоёулаа ялгаатай байсан ч цагдаа нар тэдний ярьсныг нэгтгэхэд хэрэг яаж өрнсөн нь тодорхой болж эхэлжээ. Кван багадаа сургуулиасаа гарч мөрөөдөө тоглоом архит арсанд орж өрөнд орсон нэг юм байв. Дараа нь Чэний засварын газар туслахаар ажилладаг болсон. Мотоциклийн эзэд даатгал байнга хийлэгдэх байсан учраас Чэн энэ боломжийг ашиглаж даатгалын компани хүмүүстэй танилцдаг болсон юм. Ингэж л тэр анх Чинжитэй танилцсан юм. 2 жилийн хугацаанд Чэн Чинжид олон үйлчлүүлэгч танилцуулж өгдөг байсан. Гэвч сүүлийн үед нэг даатгалын нөхөн төлбөрийн асуудал буруу шийдэгдснээс болж Чэний нэг үйлчлүүлэгч уурлаж дэлгүүр дээр нь иржээ. Тэр асуудлаас болж Чэн хэд хэдэн бизнесийн боломжоо алдсан байна. Тэгээд тэр дургуутсаж улам уурлаж эцэстээ энэ бүгдийн буруут нь Чинжи гэж бодож аимшиг түгшөө авах бодолтой болжээ. 2003 оны 12 дугаар сарын 7-ны орой 8 цагийн үед Чэн Чинжи рүү залгаж шинэ гэрээний талаар ярилцъя гэж дууджээ. 9 цагийн үед Чинжи засварын газар ирэхэд Чэн түүнийг Квантай танилцуулсан байна. Засварын газарт хөгжим сонсож тэд даатгалын талаар ярилцаж байжээ. Гэнэт Чэн босож засварын газрын хаалга руу очиод төмөр алдаа татаж төгжөв. Гэнэт хөгжмөө маш чанга тавьж эхэлжээ. Чинжи яагаад хаалгаа төгжиж байгаа юм бэ гэж асуухад Чэн гэнэт модон цохиураар нуруур нь хүчтэй зогсон байна. Чинжи газар унаж өвдсөндөө ашхаржээ. Кван аль хэдийн хар бэлийн өмсч гисэн уяа гарган түүний хүзүүг ороод чангалжээ. Чинжи хоёр гараараа уяанаас болтрох гэж оролцсон ч уяа улам чангарч амьсгал нь богдож байв. Хөгжмийн чимээнээс болоод гадаа юу ч сонсогдохгүй байсан. Чинжи 2 минут орчим тэмцсэн ч эцэст нь бие сулран гар хөл нь хөдлөхөө болжээ. Хоёр этгээд тэр үед түүнийг үхсэн гэж бодож биеийг нь хоёр давхрын угаалгын өрөөрөө чирч гаргажээ. Тэд Чинжиг хүчнэсэн юм. Үүний дараа тэд цогцыг яах вэ гэдгээ ярилцсан. Гадаа олон хүнтэй тунхай их сургуулийн яг хажууд гудамж байнга хөлөгдөлгөөнтэй байсан тул цогцыг гаргаж хаях ямар ч боломж байгаагүй. Тэд эхлээд ус асгаж Чинжигийн биеийг угааж хүчирхийллийн улмыг арилгах гэж оролцсон. Дараа нь самрын утга гэж нэрлэгддэг эртээ жижиг утгаар бэлэг эргэтэнгийн тасдаж авчээ. Дараа нь биеийг хэсэгчлэн хувааж толгойг биеэс нь салгасан байна. Тэд махыг яснаас нь хүртэл хуулах гэж жижиг утга ашигласан гэжээ. 1 цагийн дараа бүх зүйл дууссан. Тэр хоёр хоёулаа халууцаж хөлс нь асгарч амьсгаа нь тавчдаж байсан гэдэг. Тэгтэл Чэн бид хоол идэх ёстой гэж хэлжээ. Кван галтайгоор орж тоогоо тавиад хамгийн аимшигтай зүйл хийсэн. Цогцсноос тасалсан махны эсхийг тосон шараад Чэнд өгчээ. Тэр үед Чэн шарсан махыг идсэн байна. Дараа нь тэд гар хөл махны том эсгүүдийг 2 том хар өгний утанд хийж 3 давхрын усны савнд хийж нуусан. Харин үлдсэн яс арьс хувцас хэргэлсэн утгаа нэг том утанд хийж засварын газрын ард байсан бохрын удаг руу шиджээ. Тэд бараг ижил мэдүүлэг өгсөн ч аль аль нь би гол хэрэгтэн биш тэрэл зохион байгуулсан гэж нэгнээ буруутгасан байв. Кван би зөвхөн хүчирхийлэлд оролцсон. Цаашдын аимшиг зүйлсийг Чэн ганцаараа хийсэн гэв. Тэрэл зохицыг хувааж ийдсэн би юу ч мэдээгүй гэж мэдүүлсэн байна. Чэнд мөнгө хэрэгтэй байсан болохоор Чинжигийн компьютерийг надад өгсөн. Би тэднийг зарсан өөр юу ч хийгээгүй гэж мэдүүлжээ. Тэр ингэж өөрийгөө гол буруутан биш гэж харуулахыг оролцсон юм. Харин Чэн эсрэгээр ярьсан. Тэр энэ бүхнийг Кван төлөвлөсөн надад мөнгө хэрэгтэй байсан тул би тусалсан л төдий. Би цогцыг хуваагаагүй, мах чидээгүй. Тэр бүгдийг Кван хийсэн гэж мэдүүлсэн. Кван Чэний мэдүүлэг хоёр зөрчилтэй байсан тул цагдаа нар шүүх эмнэлгийн шинжилгээгээр аль нь үний ярьж байгааг тогтоохоор шийджээ. Бохрын удагнаас гаргасан цогцсны үлдэгдэл яас хувцас, бичиг баримт, даатгалын цаас зэрэг нь тэдний мэдүүлэгтээ бүрэн тохирч байсан. Мөн хоолойг нь боосон уянаас Чинжигийн ДНХ илэрсэн ч Чэн Кван хоёрын хурууныхээ ДНХ гарсангүй. Тэгэхээр Кван би уяагаар хоолойг нь бохдоо бээлийн өмсөн гэсэн мэдүүлэг үнэн байсан нь батлагдав. Шинжээчид Чинжигийн нас барсан цагийг 12 дугаар сарын 7-ны орой 10 цаг орчим гэж тогтоосон. Мөн түүний биеийг хувааж устгах ажиллагаа ганц хүн хийж амжих боломжгүй. Дор хаяж 2 хүн оролцсон гэж дүгнсэн байна. Мөрдөн шалгах үеэр тэдний мэдүүлэг байнга өөрчлөгдөж байлаа. Гэхдээ Кваныг сэтгцийн шинжилгээнд оруулахад хүн дэлбэрийн сэтгцийн эмгэгтэй эмнэлгийн тусгай эмчилгээ шаардлагатай гэж дүгнсэн байна. Харин Чэн хүний мах идсэн гэдгээ байнга үгүйсгэж мөн шүүхтэр хүртэл би юу ч идээгүй, энэ бүх яриа худал, би ямар ч холбоогүй гэж мэлцээр байсан. Гэхдээ мөрдөн мацалтын үеэр тэр нэг удаан амаалцсан гэдэг. Хүний мах, веган мах хоёрын амт бараг ялгаагүй юм байна гэж хэлжээ.
Энэ үгийг сонсон бүхэн дагждал очирдсан байна. Тэр үг цагдаа нарт 12 жилийн өмнө сургуу болсон Тунхай их сургуулийн оюутны эргийг санагдуулсан юм. Тэр охин цагаан олдон байсан. Бас яг Чэнтэй уулзсны дараа сургуу болсон байв. Гэвч цагдаа нар түүнийг тэр эрэгтэй холбох ямар ч нотлох баримт олж чадаагүй. Олон жил үргэлжилсэн шүүхийн ажиллагааны дараа 2004 онд анхан шатны шүүх Чэнийг өрчлөлтөнд төлөвлөсөн хүн амны хэрэг хүний мах идсэн, хүчирхийлсэн гэх хэрэгт буруутай гэж үзэж цаазаар авах ял оноосон. Харин Куаныг хүчингийн эрэг аллагад оролцсон гэж үзэж 20 жилийн хорихаал төлөвлөсөн ч шүүхийн шийдвэрийн дараа бүхэлдэнд нэнэж үзээд хоёуланд нь ижил ял оноосон. Цаазаар авах ял. 2007 онд тайжунгийн дээд шүүх хоёуланд нь цаазаар авах ялыг эцэслэн баталгаажуулжээ. Хэдий хүний эрхийн байгууллагад цаазын ял бол хүний амьд явах эрхийг зөрчиж байна гэж эсэргүүцсэн ч шүүх тэдний хэргийн аимшиг нийгэмд учруулсан нөлөөний хэмжээг харгалзан шийдвэрээ өөрчлөлгүй үлдээсэн юм. 2012 оны 12 дугаар сарын 21-нд ял гүйцэтгсэн. Куангийг буудах үед л газар дээрээ амиа алджээ. Харин Чэн өөрийн эрхтний хандвалах хүсэл гаргасан байсан тул түүнийг буутахаас өмнө судсаар мэдээ алдуулагч тарьж дараа нь тархины баруун хэсэг рүү буудсан байна. Түүний биеийг эмнэлэг рүү авч явж эргэтэн шилжүүлэх суулгах ажил эхэлсэн ч өмүүлгийн байгууллагууд эмнэлгийн ёс зүйчид цаазын ял авсан хүний эрэгтэй авах нь өөрөө хүнлэг бус тамлалтай дүүцгүүд үйлдэл гэж үзэн цаашид цаазын ялтай ялтангуудаас эрэгтэй авахыг хоригложээ. Энэ нэрийг өнөөдрийн хүртэл Тайваны ард түмний зүрхэнд гүн шарах болж үлдсэн байдаг. Ялангуяа Тунхай их сургуулийн ойролцоо амьдардаг хүмүүс тэр аимшиг чүнийг одоо ч мартдаггүй гэдэг. Энэ явдал бидэнд нэг зүйлийг тодорхой ойлгуулсан. Хүн гадаад төрхөөрөө ямар ч энгийн тайван харагдаж болох ч түүний дотор юу нүгдэж байгааг хэн ч таашгүй. Итгэл гэдэг хамгийн үнэтэй зүйл, харин болгоомж гэдэг амь насны баталгаа юм. Энэ мэд хэрэгүүд хизээж дахин бүү татагдаасаа гэж хүсэж байна. Энэ бол Тайваныг цочроосон аимшигт хэрэг байлаа. Та энэ талаар юу гэж бодож байна вэ? Сэтгэлдээ доор бичиж үлдээгээрэй. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.